Таатын дунд жоохон анзаа үзээд хэмзийг шорт хиймээр байгаа хүн байвал шорт бас хийж болох юм байна. Put option бас авч болохоор л юм шиг надад харагдаж байгаа. Гэхдээ эрсдлийн менежментээ зүү хийгээрээ бити шуналтаараа all and all хэдүүлээ хийхгүй шүү. Алсны уурхааны компаниуд ерөөдөө нэлээд хүн цогцолт авсан. Гэхдээ сонирхолтой юм бэ гэх юм бол манай багц дотор байгаа Mika Metals team амар хүн цогцолт аваагүй. Бусад компаниудад харьцуулахад эсвэл sideways consolidation их сүртэй явсангүй ерөөхдөө 20 цент 21 центээр хിവэр байгаа. За яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол гүний уурхаан ер нь бол ашиглалт нь орж байгаа. Тэгэхээр тэнд юу гарч ирж байгаа юм бэ гэх юм бол ер нь өндөр агуулмжтай алт гарч илрээд ерөөхдөө энэ компани үнцнийг ингээд нэмэгдүүлэл явж байгаа. За саяхан энэ Wilbur 1350 дээрээ ер нь бол туршилт шалгалт хийгээд тэг юу гарч ирсэн бэ гэх юм бол зарим хэсгүүд бүр 200 г, 100 г, 300 г, 373 г. Гэтэ мэдээж нэмгэлтэй 20 см-ийн зузаан нэг судас байгаа. Тэгээ тэр судас нь 373 г юутэй. За өргөнөөр харах юм бол 4.4, 3.5, 3 метрийн өргөнтэй. Тэгээд юу болж байна гэх юм бол тэ одоо $3,800 тэ ер нь бол ounce тэ ер нь бол нэлээд олон үнц алт гаргаж байгаа. Тэгээд эндээсээ юу болж байна гэх юм бол илүү их орлого болж байгаа. Илүү их алт олборлогдож байна. Тэгээд алтны олборлох өртөх нь буурч явж байгаа. За тэгээд та харж байгаа юм бол ганцхан одоо эх жилдээ 2026 оны үеэр та юу энэ дээр юу юм бэ гэх юм бол ил уурхаанууд байгаа. За тэгээд ингээд доогуур юу юм бэ гэх юм бол гүний уурхаан манай оюут толгой дээр ер нь жоохон төстэй гэхдээ ер нь олборлож байгаа арга нь жоохон өөр. Гэхдээ 2026 онд энэ хэсгийг олборлон. За тэгээд дараа хэдэн жилүүдэд ерөнхийдөө эднийг бас олборлох одоо төлөвлөгөөн дотор орсон байгаа. Тэгээ юу гарч иж байгаа юм бэ гэх юм бол тийм ер нь бол сая алтан хаана илэрсэн бэ гэх юм бол энд илэрсэн. За тэгээд хайгуулга явуулаад тэгэл юу гарч ирсэн бэ гэх юм бол ийм 4.2 м зузаан тэг гүний уурхааны одоо замын ингээ ухаж яхад нь юу гарч ирсэн бэ гэх юм бол маш өндөр алт гарч ирсэн. За баг ингээд нүдэнд харагдаж байгаа одоо ийм алт гараад ирсэн учраас саяхан Mika Metals-ийн хувьцаа жоохон дэш өссөн. За тэгээ алтны компаниудыг ярьж байгаа болохоор үргэлжлүүлээ ярьчих. New Gold Corporation сонирхолтой ийшээ хідүүлээ хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ энэ үеэр ерөөдөө зарцсан яагаад вэ гэх юм бол нэг хөдөлж өгөхгүй байсан. Тэгээд юу болсон бэ гэх юм бол нөгөө алтны үн ханш нь унахаараа та харж байгаа юм бол double top маяг юм хийчээд тэгээд хаашаа унсан бэ гэх юм бол 50 day moving average руу буцаагаад унтсан. Тэгээд саяхан тайлан ямар гарсан бэ гэх юм бол Curmining-аас илүү сайн гарсан. Шинжээчний таамаг юу байсан бэ гэх юм бол 18 cent earnings-тэй гарах байх гэсэн чинь 25 cent-тэй гараад тэгээ буцаагаад 7.2 дээр ирсэн байгаа. Тэгээ 7.2 дээр ирнэ гэдэг чинь ерөөхдөө энэ компани super undervalued. Okay? Curmining-аас хямдхан чөлөөд мөнгө урсгал multiple 5 арилжаалагдаж байгаа. Ер нь бол 5 жилийн дотор энэ компани тэ өөрийнхөө бүх мөнгөө дахиад олох боломжтой. Одоо зах зээлийн үнэлгээ ингээ хараад үзэх юм бол тэ хамаг үнэлгээгээ 5 жилийн дотор ерөнхийдөө эргүүлээ олох боломжтой. Алтны үн ханш нь тогтвортой байх юм бол. Гэхдээ алт мөнгөний үн ханш ерөнхийдөө өсөөд явчих юм бол тэ энэ компани хувьцаа бүр улам дээш явах магадaltaй. За тийм учраас энэ алт мөнгөний consolidation ерөнхийдөө ингээд завсарлага авсан хугацаа ингээд дуусаад ирчих юм бол хэдүүл яах юм бэ гэх юм бол New Gold руу яалт заавалчгүй хөрөнгө оруулалт хийсэн. За New Gold бол Curmining-аас арай өөр арилжаалагдаж байна. Та харж байгаа юм бол Curmining саяхан бол энэ 50 day moving averages доогуур хальтныг ороод тэгээ одоо ер нь бол нэг жоохон consolidation явж байгаа. Та харж байгаа бол Curmining бол чөлөөтэй ингээд дэше пуужинтаж байгаа. Сонирхолтой юм бэ гэх юм бол New Gold бараг тэгсэнгүй. Манай Mika Metals бол тэ айгүй хөөрхөн тэ ер нь бүр ингээд 20 цент хүртэл ингээд явсан. Одоо хаана явж байна гэх юм бол энэ support дээрээ ерөөдөө зогсоод одоо 20 цент 20.5 центээр ингээд явж байгаа channel-ийнхаа энэ ёроолтоо сая $10.5 дээр хүрээд одоо ингээд явж байгаа. Яг одоохондоо нэмий гэсэн бодол бол алга. Хувьцааны арилжаа хөрөнгө оруулалт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй.
Одоо сайн сонсоорой. Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хувиар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Matza resource харах юм бол Matza resource ASX дээр харах юм бол өөр зурагтай явж гин тий та харж байгаа бол ер нь full retraction ингээ хараад үзэх юм бол Fibonacci 10 cent дээрээ ерөөдөө энийг хийцэн support болж чадсан. Одоогийн байдлаар 50-day moving average-ийн доогуур явж байгаа. RSI нь ерөөдөө жоохон bottom хийцэн байх шиг байна. Та харж байгаа бол бас volume буураад явж байгаа. Гэхдээ support ер нь бол хаана байна гэх юм бол энэ 7.889 cent дээрээ байгаа. Ерөөдөө энд дахиад ер нь томоохон vacuum байх магадлал бол байгаа. Та харж байгаа бол яг гэх юм бол энэ хэсгээрээ зүгээр дээшээ пуужиндаа явцсан байгаа болохоор структур нэг сүртэй байхгүй. Энд хаана структур байна гэх юм бол тийм 8 cent, 9 cent, 7.5, 7.6 cent-ийн үеэр энэ хаваар ерөөхдөө томоохон структур байгаа. Тийм учраас Matza руу одоо яарад буцаагаад орох нь цаг нь биш. Яг гэх юм бол энэ дахиад жоохон унах потенциал бол байгаа. Гэхдээ хэдүүлээ ингээ алтыг ингээ хараад үзэх юм бол тий өчтөр нэлээд сайхан ногоон өдөр байсан. Өнөөдөр ер нь бол sideways consolidation үргэлжлүүлэл явжлаа. Тэгээд ер нь бол тий алт бол хаалтл унах магадлал байх юм бол 3000 900 3800 хавцаа хүрэх юм бол энэ Matza resource Mika гэх мэт чинь бүгдээрээ ерөөхдөө энэ channel-ийнхаа ёроолтой хүрчих юм бол хэдүүлээ тий одоо Mika Metals энэ 16 17 хавцаа яг энтэй адилхан энэ үн ханшийн хаваар олдох юм бол хэдүүлээ ерөнхийдөө нэмж аав. Matza resource бол энэ структурыг арай тодорхой болгосон жоохон арай суурьтай болсныхан дараа хэдүүлээ жинтэй орох потенциал байгаа. Гэхдээ New Gold харах юм бол арай өөр тийм ээ. New Gold та энд юу харагдаж байна гэх юм бол тий leg up, sideways, leg up, sideways, за leg up тий тэгээд ерөөхдөө дахиад ингэ явсан. За тэгээд энд нэг структур байна. Энд ерөөхдөө суурьтай байна. Энд суурьтай байна. Маш их тэ структуртэй та нэг харж байгаа юм бол тэ нэлээд их структуртэй байгаа учраас энэ хамаагүй тогтвортой хөтлөн. За тэгээд ер нь бол New Gold sideways consolidation үргэлжлүүлээд явсараад оны эцээр 12 сарын үеэр ч юм уу 11 сарын сүүлээр хэдүүлээ энэ хаваар ерөөдөө consolidation явж явах үед нь хэдүүлээ purchase хийгээд хөрөнгө оруулалт хийгээд тэгээд дараагийн leg up ерөөдөө бэлэн болчихно гэсэн үг. За манай Westwoods mining тийм бас хамаагүй структуртэй таад ингэ харж байгаа юм бол энд юм байна, энд юм байна. За энд нэг top bottom тий ингээд хоёр head and shoulders mining formation гараад тэгээд 50-day moving average хажуу тийш яваа. Тэгээ хэдүүлээ магадгүй дахиад нэг 5 хэдэн цент дээрээ дахиад орох ерөөхдөө боломж байгаа. За тэгээд энэ channel-ыг ингээ харах юм бол бас ерөөхдөө хамаагүй цэгцтэй. Тэ ерөөхдөө энэ иймэрхүү юмыг арилжаалах хамаагүй амар. Тэ яг гэх юм бол маш гоё структуртэй, урсгалтай, тэ мөчлөг нь ерөөхдөө хамаагүй тодорхой. Mika Metals дээр хэдүүлээ бас ингэсэн. Тэ орж гарсан. Тэгээ Westwoods mining limited дээр ерөөхдөө адилхан юм харагдаж байгаа. Окей. Зэсийн тухай өчтөр ярьсан хэдүүлээ жоохон crude oil руу орцгоё. Нефтийг харцгаая. Та харж байгаа юм бол саяны news event нөгөө Оросын санкц гих мэд шинаас болж жоохон өссөн. Одоо буцаагаад ерөөхдөө нөгөө gains-уудаа буцаагаад өгж байгаа юм байна. Гэхдээ тэгээ downtrend line дотор ингээ хിവэрэ байж байгаа хязгааны цагт энэ эргэх магадлал бол байгаа. Миний тамаг юу юм бэ гэх юм бол 11 сарын үеэр энэ сарын үеэр ерөөхдөө bottom хийгээд тэгээд ер нь бол дээшээ явах тиймэрхүү харагдаж байгаа надад. За зис бол тэг өчтөр зөндөө ярьсан одоо дахиад нэг сүртэй ярих хэрэггүй logarithmic scale харах юм бол амар гоё technical formation бол маш гоё. За тэгээд нөгөө хэдүүлээ бас сая юу хараагүй юм бэ гэх юм бол мөнгийг харсангүй. Мөнгийг жоохон харах хэрэгтэй. Юу болж байна гэх юм бол
Тэгээ daily chart-н дээр энэ uptrend line ерөөхдөө баг хүчнтэй хിവэрээ юм шиг харагдаж байгаа. Та харж байгаа бол энэ дээр retest хийсэн, энд нэг retest, энд нэг тест хийлгсэн. За энэ дээр ер нь бол нэг fake out болсон байх шиг байна. Тэгээ хэдүүлээ харцгаая одоо хажуу тийш явсаргаад энэ trend line-тай дахиад нэг мэдлэн золгоно. Тэгээд юу болохыг харъя. Дахиад fake out болоод breakdown болох уу? Эсвэл ерөөхдөө ингээд дэшээ явах юм үгүй мó хэдүүлээ харцгаая. Тэгээд хэдүүлээ одоо удахгүй TLT ерөнхийдөө жоохон sideways явсан. Та харж байгаа бол 90 мөртэй явж байгаа. Гэхдээ uptrend line хിവэрээ юу их магадaltaй юм бэ гэх юм бол энэ triangle downtrend line-ыг retest хийгээд өргөжлүүлээд дэше явах магадлал байгаа. TLT бол юм байна. EUO ерөөхдөө айгүй хөөрхөн хөдлөөд эхэлж байна. Та харж байгаа юм бол яг алтны компани шиг ингээд иш тийшээ ингээд пуужинд гэсэн юм ерөөсөө байхгүй. 50-day moving average-аараа айгүй гой bottom хийгээд тэгээ одоо ерөөхдөө дэше явж байгаа. Энэ яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол долларын индексийг харах юм бол яг адилхан энэ uptrend дотор явж байгаа. Тэгээ долларын индекс бас ийм bottom хийцэн байгаа. Тэгэл ингээд дэше явж байгаа. Тэгэхдээ энэ айгүй удаан хөдөлдөг болохоор энэ дээр хэдүүлээ нэг ярах хэрэггүй. За, BCI бас удаан хөдөлдөг commodity index ер нь айгүй хөөрхөн ингээд дэше явж байгаа. Саяхан ер нь бол өнгөрсөн 2-7 оны хугацаанд 2 удаа энэ uptrend line-ыг ерөөхдөө баталгаажуулаад өгсөн биднэрт. За тэгээд дахиад 2 удаа энэ support line-аараа ингээд дэше явсан. Тийм учраас ерөөхдөө нэр дайжгүй. Өчигдөр хөрөнгөний зах зээлийг навс унгаацсан хувьцаанд юу юм бэ гэх юм бол Meta. Facebook-ийн хувьцаа саяхан $790 дээр ингээд байснаа one time томоохон expense нөө data center гэх мэт чинь холбоотой томоохон өртөг гараа явсан чинь шууд өчигдөр S&P 500 QQQ ерөөхдөө доошоо чирээд явсан 676. Миний зүгээс энэ бол overreaction. Facebook-ийн бизнес ингээд тайлан майлан бүх юм харахаараа сошиал медианууд нь дэжгүй явжлаа. Одоо ерөөхдөө тэр нөө томоохон мөрөдө тоглоом юу юм бэ гэх юм бол химэл ойхааны хөрөнгө олт хийх үү, яах уу, туслан хийх үү, жоохон мөнгө хэмнэх үү гэх мэт чинь тэгээд Mark Zuckerberg all in хийж байгаа, Elon Musk all in хийж байгаа, Larry Ellison all in хийж байгаа, Sergey Brin одоо Google-ийн ерөөхдөө бас бүгдээрээ хийж байгаа. Тэгээд Google-ыг ингээ харах юм бол саяхан хөөрхөн дэшээ явсан тайлангаа танилцуулаад тэгээд та харж байгаа бол 7.3%-ээр өсөө явсан. Amazon бас өчтөр та харж байгаа бол нэг сайхан дэшээ явсан. Pre-market дээрээ бүр өссөн явж байгаа $250 дээр явж байна. Тийм учраас нөгөө QQQ, Nasdaq гэх мэт шин ерөөхдөө өсөлттэй явж байгаа. Tesla-гийн ханш таад харж байгаа бол ерөөхдөө хэвэндээ бидний нэг жижигхэн баг зэрэг хөрөнгө олт хийсэн компани Duolingo удахгүй тайлангаа танилцуулна. Харамсалтай юм бэ гэх юм бол энэ uptrend line-ыг ерөөхдөө эвдсэн. Pre-market дээр $266 дээр явж байгаа 6 хоногийн дараа тайлангаа танилцуулна. За өнгөрсөн 2 улирал ингээ харах юм бол ер нь бол давуулн биелүүлсэн байгаа. Шинжээчинд юу харж байгаа юм бэ гэх юм бол earnings per share нэг ч хувьцаан дээр ойролцоогоо 76 центтэй гарах бах гэсэн байгаа. Тэгсэн ирнэ ерөөхдөө хувьцаа нь ерөөхдөө буцаагаад унж байгаа. Тэгэл хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол бүр $200 руу унах потенциалтай. Энд ерөөхдөө support байгаа. Гэхдээ та нэг RSI-н харж байгаа бол айгүй ugly харагдаж байгаа. Гэхдээ хэдүүлээ эндээ урт хугацааны хөрөнгө олт хийсэн болохоор эндээ нэг сүртэй айх юм хэрэггүй. За, United Health бас өнгөрсөн 7 хоног тайлгаа танилцуулсан. Ерөнхийдөө хүлээлтийг хальт давуулан биелүүлсэн. Шинжээч нь юу харж ирсэн бэ гэх юм бол 2.8-тай гарах байх гэсэн чинь 292-тай гарсан. Хөрөнгөний зах зээл тэрийг нэгс сүртэй сайн хүлээж аваагүй. Жоохон retraction хийж байгаа. Дараагийн улирал бас муу гарахын яг гэх юм бол нөө даатгалын компаниуд бүтэн жилээр ерөөхдөө гэрээнүүдэ хийждэг. Тэгээд шинжилсэн өртөг ашигтай гэрээнүүд хизээ гарч ирэх юм бэ гэх юм бол дараа улирлаасаа гарч ирнэ. Тийм учраас United Health-ийн 4-р улирлын тайлан бас тийм сайн гарахгүй. Гэхдээ эх жилээс ахуулаад ерөөхдөө буцаагаад энэ 5-6 earnings per share-тэй гарах потенциалтай. Та харж байгаа юм бол 25 оны эхний улиралтаа $7 олдог байсан бол гинт 4.1 доллар нуурсан 2.8 $2 руу ингээд навс унцсан байгаа хгүй. Яг гэх юм бол нөгөө гэрээнүүдээ буруу хийцэн байгаа. Тэ. Гэхдээ эх жилдээ тэрийг тэдний бүгднийг ингээд зарах боломжтой. За. Өөр нэг компани
uptrend line-ыг эвдсэн. Тэр нь юу юм бэ гэх юм бол манай Oscar Health. Гэхдээ энэ дээр нэг тэ өмнө хэлжсэн нэг сүртэй сандрах юм биднэрт бол байхгүй. Энэ moving average руу буцаагаад ирэх юм бол тэ сая энэ 50-day moving average ерөнхийдөө эвдсэн. Одоо энэ доор 200-day moving average байгаа. Хэдүүлээ нэг хэсэгтээ Oscar Health багц дотор бүр 20% эзэлж явж исэн. Тийшээ хизээ нэгэн цагт буцъя гэж бодож байгаа. Гэхдээ үн ханшин тохиромжтой байх хэвээр. Тэгээ энэ $16 50 цент л унаад ирэх юм бол хэдүүлээ тийм бусад хувьцаануудаас дахиад хасаад энэ Oscar Health руу буцаагаад орно. За Hims харцгаа ер нь бол нэг хэсэгтээ бидний одоо хайр майр гэж хэдүүлээ ярьж исэн бол moving average 200 хоногийн moving average сая эвдчлээ $44 дээр явж байна. Одоо нэг томоохон uptrend line дээр явж байгаа. Энийг бас эвдчих бах би бас түрүүн өмнө хэлжсэн та хэдэд Hims-ийн хувьцаа бол за Hims-ийн хувьцаа бол жоохон эрч хүчээ алдж байгаа. Гэхдээ хизээ буцаагаад Hims руу орох юм бэ гэсэн одоо нэг асуудал байгаа. Хэдүүл ямар байна гэх юм бол энэ маш урт хугацааны uptrend-уудыг ингээд зурхаараа тий энд нэг томоохон uptrend байна. Окей. За дараагийн uptrend line юу юм бэ гэх юм бол тий энэ 2023 онд эхэлсэн uptrend. За тэгээд энэ uptrend line ер нь бол тий одоо нэг бараг тий 2 жилийн одоо хүчнтэй энэ дээр 1 2 3 4 5 удаа ерөөхдөө bounce хийсэн гэж одоо хэлж болно. Гэхдээ энийг идчих магадгүй. За тэгэх юм бол Hims руу хэдүүлээ хизээ орох юм бэ гэх юм бол структурыг одоо ингээ харахаар энд support байна. Энд support байна. Энд ерөөхдөө маш томоохон support байгаа. Окей. Тэгээ 21 $20 олдох юм бол тийм хэдүүлээ тусал нь аавна. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ 25 20-с энэ хавцаа л хэдүүлээ Hims-ийг дахиад аавна. Гэхдээ ерөөхдөө нөгөө тайлангийг харах хэрэгтэй удахгүй 4 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Тэгээ миний бодож байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ ерөөхдөө нэлээд унах баха. Нэлээд унах бах. Тийм учраас хэдүүлээ тайван байцгаа энэ дээр нэг шуналтаж ерөөсөө явах хэрэггүй. Та нар харж байгаа юм бол өнгөрсөн 24 оны 3 дахь үйлрэл амар давуулан биелүүлсэн. Тэрний дараах үйлрэлтэй гайгүй. Энэ жилийн эхний үйлрэлтэй бас айгүй хүчтэй давуулан биелүүлсэн. Гэхдээ энэ удаадаа ер нь бол 25 оны 3 дахь үйлрэл одоо 4 хоногийн дараа танилцуулах гэж байгаа тайлан дээрээ давуулан биелүүлэхгүй байх. Ерөөхдөө хүлээлтээсээ доогуур гарах потенциал маш ихтэй. Та хэдийн дунд жоохон анзаа үзээд Hims-ийг short хиймээр байгаа хүн байвал short бас хийж болох юм байна. Put option бас авч болохоор л юм шиг надад харагдаж байгаа. Гэхдээ дахиад эрсдлийн менежментээ зүү хийгээрээ бити шуналтаараа all in хэдүүлээ хийхгүй шүү. Бид нар юу лээж ийна гэх юм бол энэ quantum хувьцаануудын онцлог хүлээж байгаа. Манай Bitcoin-ийн short position баг зэрэг ашиг өгөөд эхэлсэн. Тэгээд хэдүүлээ юу тэсний ядаж хүлээж байгаа юм бэ гэх юм бол энэ алт мөнгөний арилжаа хөрөнгө орлого эргүүлээ хизээ жинтэй орох юм бэ тэрийг хүлээж байгаа. За тэгээд Германаас бай бай. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.